За дараагийн бэлтгэгч Ангаа ухааны магистр Ладар Мэ тэмдэглэлийн эмнэлгээс за Эренчин Бямб багш маань халдварт халдуу өвчний ангилал онцлог сэдвээр бэлтгэл байна. Лиг уншнаа. За Эренчин багш ширээ хийчих та. За миний ширээ харагдаж байна уу? Болчлоо. За сайн байцгаана уу бүх эмч нартаа өдрийн мэнд хүргье. За миний хувьд болохоор халдварт халуун өвчтний ангилал за онцлогийн тухай заавартай хэрэг уялдаж байгаа гэдэг талаарх мэдээллийг нэг товчхон хүргэх юм байнамаа. За эрүүл мэндийн сайдын 511 дугаар тушаал буюу томог Эренчин Бямб дуу наалга болчихлоо. алгоритм нэг дээр энэ хүчлийн тухай асуулт тусгацсан байгаа юм. Цэв болон шар махбод гэдэг талаас. За энэ юу одоо байгаа. За нөхцөлөд бол удирдлын болоод энэ хүчнийг үүсгэх дөрвөн төрлийн нөхцөлийг бол тодтогч юм дээр бол тусгаж оруулжээ. За энэ анагаахны дөрвөн үндсийн талаар мэдээлэл дээр яагаад орж ирж байгаа вэ гэхээр энэ томоогийн заавар маань үндсэн одоо суурь агуулга маань гарах үедээ бол анагаахны дөрвөн үндсээр бол үндсэн суурь тулгуур одоо үзэл онол бол тулгуурлаж гарсан юм байнамаа гэдэг. За энэ дундаасаа бол энэ будын гүү ухааны тэжээх ухаан гэдэгт бол бидний одоо судлаад байгаа анагаахны тохиолдолд бол хамаарж байна гэдэг. За тэгээ яагаад энэ талаарх мэдээллийг оруулж ирсэн бэ гэхээр цаашаа гарах энэ өвчний шалтгаантай холбоотой нөхцөлтэй холбоотой бүх ойлголтууд бол будын философитой уялдаатайгаар явах учраас зарим нэг нэр томьёонууд нь одоо будын гүү ухааны нэр томьёо үг хэллэгүүд одоо орж ирэх учраас өөр мэргэжлийн хүмүүс байх юм бол бас нэг мэдээллийн чанартай байдлаар оруулсан юм аа. За халуун өвчтний ерөнхийд нь ангиллыг ингээд багцлаад авч үзэх юм бол энэ 7 одоо төр зүйлээр нь бол багтаж одоо ангилж авч үзэж байгаа юм. За жишээлбэл нэгдүгээрт нь болохоор шүтэн буюу одоо насаар нь ялах юм бол нялхас буюу хүүхэд, эдгэр залуучууд, хөгшид гээд 3 янзаар. За өвчний үүссэн байгаа цаг хугацаагаар нь авч үзэх юм бол шинэ өвчин болон хуучин халуун гэсэн байдлаар 2 янзаар. За гэмийнх нь үүднээс авч үзэх юм бол хий шар бадан, за цус болон шар ус гэдэг ингээд 5 одоо янзаар ангилж авч үзэх болох юм байна. За өвчин буудсан байгаа орноор нь авч үзэх юм бол гадна дотор завсар буюу арьс маханд, за дотор буюу суд шасан дээр, завсарт буюу цул сав эрхтэн дээр өвчин буусан гэх мэтээр буусан орных нь үүднээс бас ингээд халуун өвчнийг бас ангилж болох нэ. За үндсээр нь буюу өөрийн үндэс буюу бусдын үндэс буюу дан өвчин байгаа мó эсвэл бол бусад өвчнөд хавсарсан өвчин байгаа мó гэдэг байдлаар бас болон бусдын үндэс хувааж авч үзэж болох юм байна. За ахуй үсийнх нь үүднээс авч үзэх юм бол эс босорсон, дэлгэрсэн, хоосорсон, нуугдсан, за булангарцсан гэд 6 одоо нэгсэн дөрөвс хувааж авч үзэх юм байна. За язгуураар нь ялгах юм бол гимтсэн, хямарсан, хижиг болон хор гэд ингээд 4 янзаар ялгаж байгаа юм. За тэгэхээр өнөөдрийн бидний энэ томоо буюу халдварт өвчин гэдэг халдварт томоо гэдэг ойлголт нь бол энэ хижиг гэдэг өвчнөд бол ангилал бол язгуурын ангилалд бол хамаарах юм байна. За энэ дундаасаа дахиад энэ ахуй үс төр байгаа энэ 3 төрлийн өвчтийг яагаад нь тодруулсан бэ гэхээр хижиг буюу халдварт өвчний үед бол эс босорсон, дэлгэрсэн, хоосорсон гэдэг 3 өвчтийг бол зайлшгүй бас дамжиж өнгөрдөг ийм одоо онцлогтой юм байна гэдэг. За заавар дээр бол энэ 3 өвчтийг ямар байдлаар тодорхойлж оруулсан бэ гэхээр өвчний их үе, за өвчтний одоо дунд үе, өвчний төгсгөл үе гэх 3 янзаар болохоор тодорхойлж авч оруулсан байгаа юм. За эс босорсон үе гэдэг нь бол гаднаас халдвар авсан. Гэхдээ клиникийн шинж тэмдэг илрээгүй байгаа нууц үеийг нь бол энэ эс босорсон гэдэг. Дэлгэрсэн гэж байгаа нь бол яг клиникийн шинж тэмдгийг тодорхой халуурж байгаа, ханиалгаж байгаа, хоолой өвдөж байгаа хэмжлэнгээр зөвөр шинж тэмдэг илэрж байгаа тэр үеийг. За хоосрох үе гэдэг нь болохоор өвчний төгсгөлийн үе шатыг ингээд 3 өвчтэйг бол тэр өвчний томоогийн заавар дээр бол тусгагдаж үзсэн байгаамаа.
За тэгвэл энэ халдвар өвчин гэдэг ойлголт нь бол дүүсний онлоор бол ингээд ерөөд нь багцлаад бол 5 хэсэгт бол хувааж авч үздэг юм байна. За халдварт хижиг балнад, за хижиг гүдрүү, за халдварт эзний хатгалгаа, за сахуу бом, за тэгээ бидний одоо өнөөдрийн заавар ярих гэдэг томоо гэдэг ингээд 5 төрлийн одоо гэсэндээ бол бүлэг хэсэгт бол ангилж авч үздэг юм байна. За тэгээд энэ халдварт өвчин гэдэг ойлголтыг бол юу үнэтэй бас нэг тодорхой тооч дүрдэгтэй болохоор юу гэсэн бэ гэхээр энэ өвчин ер нь яагаад ингэж үүсч гарддаг юм бэ, дэгддэг юм бэ гэдэг талаарх ойлголтыг бол бас нэг тодорхой зааж өгсөн юм байна. За тэрний тухайд ярихын тухайд нэг цаг хугацааны тооллын тухай бас нэг яригддаг юм байна. За энэ дээр болохоор юу гэхээр шашин болгонд өөрийн гэсэн бас нэг цаг тоол буюу бас орчин тогтнох хугацаатай гэж авч үздэг юм байна. За тэгвэл энэ бодлын шатны хувьд бол нэг ойролцоогоор 5,000 орчим жил бол орчин тогтнох юмаа гэж үздэг байх нэ. За тэгээ энэ 5,000 жилийн хугацааг нь бол ингээд 1500-аар нь багцлаад үзэх юм бол 3 хэсэгт хуваагдаад нэг 500 одоо нэгсэндээ жилийн хугацаанд бол нэг сондоорч үлдчихэж байгаа нэг хугацаа байгаа юм. Тэгэхээр энэ 1500 жилийн хугацаа 5,000 жил рүү хойшоо дөхөх тусам яах вэ гэхээр энэ халдварт өвчин гэдэг ойлголт бол маш ихээр дэгдэх юм аа. Тэр дундаасаа нэр нь байхгүй өмнө нь одоо нэгсэндээ гарч байгаагүй дэгдэж байгаагүй маш олон төрлийн халдварт өвчин бол дэгдэх юм аа гэж бас авч үздэг юм байна. За тэгвэл халуун өвчин буюу бидний үзэх гээд байгаа нь хижиг халдварт томоо гэдэг өвчтний шалтгаан нөхцөлийн хувьд бол аваад үзэх юм бол юу вэ гэхээр ер нь бол хижиг өвчин гэдэг бол халуун өвчний ангиллаар бол язгуурын халуун гэдэгт хамаарч байгаа учраас бидний одоо яригадаад байгаа томоо гэдэг өвчин бол халуун өвчин гэдэгт хамаарах юм байна. За үндсэн хийшэр бадан гэдэг өвчний ойлголтоор бол халуун өвчин нь бол шарын өвчин гэдэгт хамаарах нэ гэдэг. За тэгвэл шалтгаан нөхцөлийн хувьд гэсэн шарын өвчин, халуун өвчин, хижиг буюу халдварт өвчний хувьд бол бас ижил одоо нэгсэндээ төстэй байх одоо хэрэгтэй болж байгаа. За тэгэхээр шалтгааны хувьд бол аваад үзэх юм бол холын болон ойр ингээд аваад үзэх юм бол холын шалтгаан нь тэр марг буюу мунхагаас гарч байгаа уур болон хилэн. За ойрын шалтгаан нь бол дүр исэр болсон одоо шар бол энэ одоо халуун өвчний бол үндсэн одоо шалтгаан байх нэ гэдэг. За нөхцөлийн хувьд бол аваад үзэх юм бол юу байна вэ гэхээр за шарын өвчний бүлгүүдээр бол юу гэж дурдсан байна гэхээр ариун бус болон бозор болон адын нөхцөл гэдэг ойлголтод бол энэ томоо буюу халдварт өвчин гэдэгт бол илүү их хамааралтай явах юм байна. За халуун өвчний бүлгүүдээр бол үндсэн дөрвөн нөхцөлийг дөрвөлөнгөнд өртсөн боловч энэ дундаасаа бол удирдлын бол адын нөхцөлд бол илүү их онолтойгоор нөлөөлж үзэх юм бол хамааралтай юм байна гэдэг. За мөн сая халдварын сэргийлэлтийн тухай Жавхланбаатар багшийн өгсөн мэдээлэл дээр гарч байгаа халдвар дамжих зам гэдэг ойлголт бол бас энэ явдал мөрийн тухай ойлголттой бол бас шууд утгаараа бас холбогдох ойлголт гарах юм байна. За яг энэ дундаас онцгойлоод үл энэ халдварт өвчин гэдэг дээр үндсэн тэр гол нөлөөлөд байгаа нөхцөлийн саналууд юу байх вэ гэхээр мама ханд төргүүтээ бас нэг адууд гэдэг ойлголт бас байдгаа гэж бол манайхны дөрвөн сая удын философийн үүднээс бол авч үзэх юм байна. За үндсэн халдварт өвчний энэ мама ханд гэдэг энэ адууд ер нь яагаад тэр энэ халдварт өвчний үндсэн одоо тэр нөхцөл гэдэгт хамаарат байгаа юм бэ гэдгсэн чинь за ер нь үндсэн энэ халдварт өвчний үндсэн одоо нөхцөл дээр бол удирдлын буюу энэ цаг удирдлын нөхцөл бол нэгдүгээр хамаарах юм байна. Хоёрдугаарт энэ нийгэм улс төрийн одоо зөрчлийн тухай асуудлууд бас их нөлөөлдгөө гэж үздэг юм байна. За байгалийн болон агаарын бохирлын тухай бол яригдах юм байна. За дээрээс нь цөвийн цаг гэдэг бол энэ 5,000 жилийн хугацаар хойшоо хэдийн өртөж байгаа гэдгээс хамаарат халдварт өвчин бол илүү их бас нэг гарах юм аа гэдэг. За энэ 5,000 жилийн хугацаанаас тоолоод үзэх юм бол одоогоор бол ойролцоогоор 2900-аас 3,000 жил буюу эхний одоо нэгсэндээ 2 одоо 1500 үлэг хэсэг бол ерөөдөө гүйцэж байгаа цаг хугацаа гэж үзэж байгаа. За цаашдаа бол яах вэ гэхээр энэ халдварт өвчний тухай бол илүү их олон нэр төрлөөр бол гарч ирэх юм аа гэсэн байна. За тэгээд энэ дөрвөн төрлийн нөхцлүүдээс хамаарат нэгсэндээ мама ханд гэдэг тэргүүтийн надууд нэгсэндээ уурлахаар тэдгээрийн амны уурнаас гарч байгаа уур нь 3 янзын өнгөөр ялгарч үүлэн тогтно гэдэг. За шар болон улаан хар гэдэг 3 янзын өнгөнд тогтох юм аа гэдэг. Ямар уур тогтсон бэ гэдгээс хамаарал ямар одоо энэ халдварт өвчин дэгдэх вэ гэдэг ойлголт бол бас байх юм аа гэдэг. За жишээлбэл бидний үзээд байгаа энэ ханаад буюу томоо гэдэг ойлголт нь бол энэ шар уурнаас тогтсон нэгсэндээ халдварт өвчин дэгдэх одоо бас нэг үндэс болд юм аа гэж авч үздэг юм байна. За мөн чанарын хувьд болохоор юу вэ гэсэндээ энэ халдварт өвчин буюу халуун өвчний онцлогийн хувьд болохоор юу вэ гэдэг зэвэлтийн шаасан юм. шарын алын элч үе бэлэн чанар гэсэндээ энэ нь бол халуун өвчин болж байгаа маа гэдэг.
Тэгвэл хижиг өвчний тухайд яах вэ гэхээр өвчнийг үүсгэх хэдэн ондоо явдал мөр тэргүүтээ дөрвөн нөхцөл илүүдэх дутуудах, буруудах олсноор бол энэ хижиг өвчин бол үүсэж байгаамаа гэсэн маягтай. За яагаад халуун өвчин гэж нэрлсэн бэ? Хижиг өвчин буюу халдварт өвчин гэж нэрлээд байгаа нэрийн тайлбар юу вэ гэхээр хорлогдохууныг шатаадаг буюу биеийн тамир болон тэр хэрүүдийг нэсэндээ шатаадаг учраас халуун өвчин гэж бол нэрлэсэн юм аа гэж. За тэгвэл хижиг гэдэг байгаа нэршлийн хувьд бол төвдөр бол рим гэдэг байгаа. Бид нэр бол монгол хэлэнд хижиг гэж орчуулад байгаа. Монгол хэлэнд ирэмб дараалал гэхтэн дээр ирэмб гэдээ орчуулдаг шууд утгаараа аялгаараа ороод ирсэн байгаа бас нэг юм байгаа. Тэгээ энэ рим буюу энэ хижиг гэдэг байгаа үг нь үндсэн утгын тайлбар нь юу вэ гэхээр нэгээс нөгөөд дамждаг буюу одоо нэсэндээ хатдаг гэдэг утгаар нь бол энэ хижиг гэдэг өвчнийг рим гэдэг одоо нэршлэлээр нэрлсэн юм аа гэдэг. За энийг нь бол монгол хэлэнд бол халдварт буюу хижиг өвчин гэж одоо бид орчуулж бол хэрэгжилж байна гэдэг. За халдварт өвчнийг үүсгээд байгаа энэ томог үүсгээд байгаа үүсгэгчийн тухайд бол гаднаас орж ирж байгаа тэр вирус гэдэг ойлголтыг уламжлалт авахын бол ням гэдэг одоо нэршлэлээр бол төвд өөр бол нэрлэлтэй байна. За энэ вирусын хэлбэрийн үед бол ямар байд юм бэ гэдгийг 2900-аас 3000 орчим жилийн өмнө анаахны дөрвөн үндэс дээр юу гэж тодорхойлсон байна вэ гэдгсэн чинь халдварт томоогийн нэнгийн хорхой нь бол зам гүрүүд адил толгойтой. За могоо мэд том амтай, аалз мэд одоо олон хөлтэй, урт сүлтэй, далавчтай гэд хэлбэрийнх нь бол ингэж дүрсэлсэн байна. За энэний чадал нь юу юм бэ гэдгсэн чинь цусны хорхой буюу эстэй нийлээд нэг агшин толгой орооноос хөлийн хүртэл гүйх чадaltaй гэсэн байдлаар тодорхойлсон байна. За тэгээд энэ цусны эстэй нийслэнээр яах вэ гэхээр долоон тамирыг хямралдуулж өвчнийг нэгсэндийнх нь хөндрүүлэх одоо нэг юм нөхцөл болд юм аа гэдэг. За мөн чанарын хувьд энэ одоо юу гэдэг нэм буюу энэ хорхойг юу гэж одоо тодорхойлсон юм бэ гэдгсэн чинь халдварт өвчний шалтгаан нөхцөлийг үрдүүлээд тэгээд бие махбодын тэр шарын бэлэг чанарыг илүү их дарвдуулаад биеийг одоо нэсэнд хямрааж өвчнийг одоо үүсгэж юм аа гэж тодорхойлжээ гэж. За халдварт өвчин дотроос бидний өнөөдрийн одоо нэгсэн заавар хилцэгдээд байгаа танилцуулганд орж байгаа томоо гэдэг өвчний шалтгааныг тусгаалаад онцгойлж нэгсэндээ энэ анаахны дөрвөн үндэстэн юу гэж дурдсан юм бэ гэдэг чинь дөрвөн янзаар тодорхойлсон юм байна. Ариун булсын эдээ ондоо болон явдал мөр, за эдээгээ холих, за агаарт тэгж байгаа утаа болон тоос, за болор тусах гэсэн мэтгэлгээр дөрвөн зүйлээр тодорхойлж гаргасан юм байна. Ерөнхийд нь ингээд дөрөв тодорхойлсон боловч үндсэн одоо шалтгаан нь бол халдварт хижиг гэдэг өвчин, халдварт өвчин гэдэгтэй бол ижилхэн шүү гэж дурдчихжээ гэж. За томоо өвчний ангиллын тухайд заавар дээр ч гэсэн тусгагдсан байгаа. Ер нь үндсэн анаах ухааны дөрвөн үндсэн онол дээр ч гэсэн ерөнхийдөө бол ангил нь бол дөрвөн янзаар ангилж авч үздэг юм байна. Нэгдүгээрт нь болохоор хоолойны одоо том буюу ханаад, уушигны одоо ханаад, за халдварт одоо хижгийн буюу одоо халдварт ханаад, за тэгээ хамрын буюу хамрын ханаад гэдэг ингээд дөрвөн янзаар бол тодорхойлж ангилд юм байна. За тэгээ ингээд ангиллаас хамаарат аваад үзэх юм бол ерөнхийдөө бол нөгөө буусан орных нь үүднээс бол гурван янзаар ангиллаад, за нөгөө өвөрмөц байдлаар нэг тодорхойлсон байгаа байдал нь бол энэ халдварт буюу нэгээс нөгөө дамжиж халдварладаг одоо халдварт томоо гэх байдлаар ингээд дөрвөн янзаар ингээд ангилжээ. За ингээд ангиллаас хамаарат үүсэх шинжийн үед бол бус орноос хамаарат шинжүүд бол харилцан адилгүй бол гардаг юм байна. За энэ талаар хагуулгыг бол дараагийн багш маань бол цааш нь дэлгэрүүлээд ингээд явах юм байгаамаа. За ингээд миний бэлтгэсэн мэдээлэл бол энэ хүрээд ингээд болчихж байна.